За сайн байцгаана уу? Сар шиндээ сайхан шинэлт хэлж байна уу? Та ядыг аним үзэх завгүй байгаа ах гээд thumbnail зурнаас харсанчлан энэ нэг сексисэн цагаан ч юм уу цэнхэрний мэдгэдэхгүй өстэй нөхрийг хааны газараас сонсож байгаагүй маа гэхэд аль нэг газараас заавал харсан байх. Тийм ээ, гин таамаа шүү дээ. Тэгээ та ядад сонирхолохоор эхний хоёр ангийг нь товчлоод аваад ирлээ. Ингээд аним руу орцгоё. Энэхүү самурай нараас зүгтж байгаа нөхөр бол манай голдургийн таамаа цаашдаа гингээ дуудаад явчихъя. Манай хүн самурай нараас зүгцээр агаад бүслэгдэхэд нөгөө хэд нь шодрог үзэн шүү гэхэд гинж тоглоод байгаарэ гэснээ ирэж харалгүйгээр зүгцдэг. Тэгснээ баа хамаада манчин дөрвөөс ТV үзнэ гэд үсэрсэн чинь гин туслаарэ гэсээр шимпажиагаач ирснээр яагаад өгдөөд байгаа ч мэдлгүй хоёлаа цог нийлээд өгдөөд өгдөг. Гүйсээрээ байгаад гараад ирсэн чинь юу вэ? Савж нисдэг машин мэдээр барьцсан ямар шиг газар вэ? За энэ чахуу. Манай хоёр яг бариглаадаа гэсэн чинь нэг охин хоотойгоо ирж аварснаар бүгдээрээ зүгцаараа байгаад боломж хахагдаад одоо зүгтах газар үгүй боллоо гэхэд бид нэр өөрсдөө баригдаж байгаа юм гэдэг. Самурай нарч та нар юу хинүүс юм? Өгснээгээд үйлдэл хийчүүд эргэлдээд байгаа юм гэж асуухад манай өөрсдөө танилцуулахдаа би чадна гэдэг ажлын газар их юм билээ. Тэгэд байж байтал тэдний хайж байгаа муургаж ирснээр хөөгөөд явчихдаг. Хойно багаад ч муур хөөж байсан юм уу гэд үлддэг. Тэгвэл штэ энэ яг яадаг газар юм бэ гэхлээр 20 жилийн өмнө Амонто гэдэг нөхдүүд ирээд сэлмийг хоригснаар самурайн ирүүний уналтанд орсон ч самурайн сүнсийг тээж аваа гол дүр минь буюу ген маань Кагура болон шимпанзе нартай нийлэн жил шахах цуг ажилласан эдээд ч өдгөө нэг ч талан дэвж байгаагүй юм байлээ. Тэ айгуу зөөрсөн газар гэсэн үг л дээ. Дүүрс солигдоход ямаан толгойтой нөхөр намайг дагаад лээрэ үйс гэж солиороод дэжэдэг. Удалгүй мат пат ямаан толгой царвтой нөхөр нарын уулзлыг хэлдэг. Энд чи харагдах хулгайчиг нөхөр өрөв долоо хийсээр байгаад хаалга нэгтэл шин сангийн буюу цагдаагийн газрын тусгай хүчин байдаг. Товчхон дөрүүдтэйгээ танилцвал орлогч дараах Хижиката, шилдэг сэлэмчин Окидо гэх нөхдүүд байдаг. Энэ хооронд үд бүтэх дөрвөн нөхрийн төлөвлөгөөр бол Амонто гэдэг дэвсгэнд байгуулагдаад дууссан учраас одоо тийшээгээ яван хорон үйл ажиллагаагаа эхлүүлэхэд л үлдсэн байгаа. Гэтэл цагдаа нар орж ирээд нэгдсэн эдэж хинж байдаггүй. Тэгсэн согны үсний гинт твсээ гаргаж ирснээ баяртай орлогч дараагаа гэд буудтал мань хүн азар болцчихдаг. Эргэж хараад яаж байгаа юм гэтэл тоглосон юм а гэд. Мань хүн тэр хаваар харж байгаад нэгэн цаас олсноор гиний байгаагаа зарлуу шилждэг. Симпати орж ирээд биднэрт ямар ч мөнгө алга ядаад өчтөрийн армуурыг барьсан бол гэтэл гэн. Тэгээ угаасаа биднэрт мөнгөгүй байна гэдэг нь бидний хувь тавилан шүү дээ гэж байтал хаалга зогсноор очоод нийтлэл үйлчлүүлэгч ирсэн байдаг. Манай эдж бүр гайхаад үгүй нэрээ юу 2 хоног дараалал үйлчлүүлэгч ирчлээ. Ийм зүйл чинь тусгай дээр л гардаг үстэй гэж байтал өвгөнд хөсөлт байна. Өөрийнхөө чухал юмыг алдсан болохоор 30 саяын хэрэгтэй гэдэг. Яагаад вэ гэвэл өвгөн маань сарын өмнө ажилласаа халагдаад нэмээд өрөнд орсон байдаг. 3-7 хоногийн өмнө залхичд байшингаа алдаад 2-7 хоногийн өмнө эхнэр хүүхэд нь хаяад авсан. Харин 7 хоногийн өмнө гэж байснаа цай уучдаг. Манай эд чинь бүр хүний муу дурлаад сэтгэл алдааддаг. Өвгөнч цаашин сонсмоор байвал ажлаа дуусгаач чинь болъё гэдэг. Тэгээд тэрэд маань мөнгө олохоор гений түрээслэгч буюу одоосоо дээр очтол өөрт чинь байгаа хоёр ихнийхээ нэгийг зарчих гэдэг. Тийм та нарын бодож байгаа ажил мэдээ зараггүй л дээ. Ингэжүүл аниме нөтгөртэй шүү дээ. Тэгээд ирсэн замаар сусан дуугаад болгоод боцтол генет тааснаа шил унснаар дээшээ хартал нинжа ихч байдаг. Энэ хэд маань хэсэг ямар ч хэрэггүй зүйл яриад л байж байтал мат бат хоёр өвгөн дээр очоод чижнэрээ тамга дараад байшингүй болсон билүү. Гиснээс одоо ч байшингаа авна гэж худлаадаа идэргээд хинч сонссон ямар нэгэн ноо байгааг бол мэдлгүй яах вэ? Хоёр нөхрөө өвгнийг доглож аваад явхад нь байгаа манай сонсож байснаа ер нь хүсэлтэд өөрчлөлмөр нөө алаад өгсөн ч болно шүү гэхэд үгүй намайг зүгэл хүчтэй болоод гэдэг. Гинч мат пат хоёрын яриг сонсоод цэжигтэй байсан болохоор хойноос нь явдаг. Энэ хооронд цагдаа нар нөгөөдслийг хараад одолгүй ямар нэгэн муу зүйлс бодлох талаар яриа сууж байдаг. Гин нөгөө хэдийг дагаж явсаар байгаа дэлхийн сайдын урд ирэхэд түүнийг артаас нь дуудах нөхөр бол босож Кацура Котараа. Харин түүний хажуу зогсож байгаа нэг мэдхгүй та тэгээд өөртөө ойлгочих дөө. Гинийг энэ юу хийж байгаа юм гэхэд алхаач гэх юм уу зүгээр зугаалсаар агаад нэг мэдгээд энэ ирчлээ гэхэд зураа түнд энэ сонин үйл хөдлөлөд ажиллагтаад байгаа мөн Амонтоноор нийлж эдэг усах талаар яриа байгаа гэхэд гин бай зурааг яваад өгдөг. Манай голдор явсараа байгаад нэг сорвтон нөхөдтэй таарснаа. Наа чи ямар таг малгавэ гэтэл үзэгдэл солигдоод манай нөгөөд өвгөнд хичээл зааж байдаг. Хүрээ дээр гисэн чинь харалтаа. Энд юу заах юм бэ?
Зурглаа солигдсон ген рүү шилжихэд тулаан эхлэж гений самтны ханцыг зүснээр буцаад өгөн рүү шилжиж манай бацаан тайр найргуу нүдүүлж байдаг. Одлгүй нинжагийн удаа гэсээр ирэхэд түүн цааз өгж байгаа нэг геймэрхүү өөр хүн хараалж авах буруугаар ойлгохдоор за. Нинжа түүнд потенциал байна гэж хэлсэн ч тэр хэдийнэ шантраад бууж өгöd явааддаг. Энэ хооронд гинж хувцаад хариулсан. Хөөе золиг минь эн чинь миний хайртай хамт штэ. Ээж мэдээл загнуулна штэ гэсээр тулдаж байтал хөөе Шимура арт чинь гэсээр хартал нэг нөхөр ирсэн. Сэлэм хориотой гэдэгт угсан ацаа хийгээд байгаа юм бэ гэсэн чинь ген түнлүү мандрин шийдснэ. Сайхан байлаа гэхэд ард байгаа нөхөрч үзүүлбэр юм уу гэсэн чинь тэглгүй явах бай тэглгүй явах гэд эргээд хартал мань хүн юугээл байж байх вэ? Наарч жаргах төхөөд байж байтал ген нөгөөд дээр очтол үйлчлүүлэгч маань явсан гэхэд зүгээр дээ угаасаа л зориггүй ажиллаас орсон шүү дээ. Анхнаасаа иймэрхүү ажил авдаггүй байж гисээр шүн болсон байдаг. Гийн өвгөн дээр очиад хэсэг яриа өрнүүлдэг нь архиухад хэсэгэн зовлонгоо мартагч маргааш босоход тэр асуудал нь байж л байдаг. Нэмээ толгой өвддөг болохоор зугтахыг хүссэн ч зугтаж чаддгүй юм а гэхэд өвгөн түнд юу болсон талаараа хэлэхэд өмнө хичээнгүй ажилласаар хагаад өөрсдийн гэсэн байшингаа авсан. Үүнд урамшаа зүтгээдлээсэн. Даан жагаад чүмбэр иймэрхүү зүйл болсноор сэтгэл санаагаар унаад байж байтал 7 өдрийн өмнө охин түн захаа бичснээр урам зориг авсан гэхэд ген явцгаая гэд өвгөн гарахтаа төлбөрөглөхөөр болоход манай хүн сохор зоос өгдөггүй анчихдаг. Гараад гэрээг чинь олж авнаа гэсэн чинь дотор нь муухаараад байгаагаа газар хөлж байгаатайгаа андуураад бөөлж өдөгдөг. Үүнийг нарсан өвгөн ч урам зориг аваад дагаад бөөлж өдөгдөг гэхгүй юу. Маргааш болоход мань хүн шаардсан багийнхнаа дагуулад үл бүтэх дөрвийн үдэнд ирснээ шууд арайд орчдөг. Хөө хин нэгэн байна уу гэсээр ортол хүн байтугай амьд амьдж байдаггүй. Явцаараа байгаад нэг өрөөнд ортол дөнгөж саяхан шахуу болсон бэлдсэн хоолнууд байдаг. Манид ч юуж бодлгүйгээр хоол гээд идээ суучихлгүй яах вэ? Ингээд тэр идэг дэлхийн бацааныг хорж байгаа аятай маш амархнаар хорчихдаг. Үл бүтэх идэж орж ирээд хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж байхдаа мат бат хоёр удахгүй гэрээчин тэгшлэг болохоор бити санаа заваа гэд тэдний явах энэ төр манай эзэд бол ямар ч хамаагүй юм шиг үлээ. Сайхан болоод байж байтал зур ирснэ. Үл бүтэх дөрөв нэлээд газар хөдөлтэй бүсийг олоод Аманто гэдэг зэвсгээр Эдо буюу манай хэдийн амьдардаг газрыг зөвөрлөх гэж байгаа юм байлээ. Ингэснээр муу баригдсан барилгууд эвдэрснээр дахин төлөвлөлтийг зүйл хийх гэж байгаа гэлдэг. Үнийг сонсон манай эд цагтаа уралдан өгнийг илүү явахдаа гэрийг нь хаана байгаа ч асуулгүйгээр яваад өгсөн байдаг. Өтөхгүй нэр үл бүтэх дөрөв хөрөмжийн ажилласнаар 10 минутын хугацаатай цаг явж эхэлдэг. Энэ үеэр цагдаа нарын ирээд дайрах гэсэн боловч Монгол улс шиг мөнгөтэй хүмүүсийн өдөөс юу ч хийж чаддгүйтэй адилхан тийм хараад огсчлгүй яах вэ? Төд бодлогын манай бид чадна гэдэг нөхдүүд маань ирснээр тал тулаан болж эхэлдэг. Үл бүтэх 3 маань зэвсгийн бэлэн болохоор ордог бол сорвтой нөхөр тулдаад үлддэг. Бодлогоо нэг төвчлөөр дарснаар минут чөрлөгийн хугацаанд өвгний гэр норснаар аврах тонцсыг гараад ирдэг. Манайд машиныг зөксөх гээд оролдогч чаддгүй. 3 минут үлдээд хугацаа бочиг болж эхлэхэд хаанаас ч юм бэ өвгөн гараад ирсэн. Нинжа шиг зогсож байдаг. Очин юу вэ гэхээр өвгнийг сул дараа юу ч чадахгүйгээд хинч таагүй болохоор ингэж байж байгаа юм байлээ. Ингээд өвгөн маа нэг эсрэг 3 болоод үлдэхэд яваан толгойд Star Wars-ын жишээ гаргаад ирдэг. Тийм Star Wars шүү дээ. За тэгж ах. Үүнийг наасаа өвгөн готраад байж байтал ген түнд чи юу ч өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ гэснээр урам зориг өгдөг. Үүнийг сонссон өвгөн ямаанлахаа руу дайраад очиход түүний хувь цайг тэр бичнийг боолт өөрчлөнө гэдгийг хэн л тааж мэдгүй. Ямаанлахаа зохиулаад унсан чинь мад бат хоёр имлэг явна гэдээ аваад явцдаг. Юу вэ? Төлөвлөгөө идрээд агаадаад газар мацраа сүрүүлэхгүйсэн юм уу? За. Ингээд өвгнийг цог тусаад байж байтал машина зогсоог хий сонсоод зогсоох гэж оролдоод ч байдаг. Ямар ч нэмэр байдаггүй. Тийм үнэхээр бүтлгүй юм аа. Үүнийг нь харсан гийн тэргүү буюу өнөөх сорвтой нөхөр дээр яг л хог гიშиж байгаа юм шиг нүүрэн дээр дэвсэг шахуу дэшээ гараад ирснэ. Өнөөх аврах томсхийг чинь ердөө ганцхан цогцолтоор дуусчихдаг. Энэ яатсан дэвсэг гэхээр ингээд дэвдэсчдэг юм бий вэ. Гэтэ тэмүүгээс ахаасан ч за. Нөгөө газараасаа дөрвөн бүлхүү нөхөр маань гараад ирэхэд бүхэл зүйлс дээр гадаг шиг цагдаа нар хамгийн сүүлд нь ажил айлгүй яах вэ? Энэ үеэр зураг үсээр ирдэг гэдээ ч бүх зүйл уссан байдаг. Яагаад ингэж утсан бэ гэхээр сая хийсэнчлэнгүүгээд гүүсээр хагаад ирдэг. Ямар сандаа хажууд байгаа юмд ирээд маш явъя өгшөө гэсэн бичиг барьсан зогсгоё дээ. Өвгний сэтгэлээр унаж байхад гийн зүгээр дээ ингэж байж байтал өнөөх мөр гаж яснаар хөөгөөд аниман дуусчихдаг.
гэж лаб бол хэлэхгүй. Өвгөн маань зургатаар гараад олд болоод барахгүйгээр аз жаргалтайгаар амьдарч байгаа юм байлээ. За энэ үрээд ани маань дууслаа. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай гэж таад ер нь лайк, subscribe дараад гарч айгүй айтайхан байх юм. За сар шиндээ сайхан шилээрэй.